За хөнгөлтэй эмийн жор бичихтэй болохоор энэ эм материал дотор болохоор эмийн жор бичих тухайн хүний маань эмийн жорыг харах хэсэг нь болохоор энэ эмийн жорууд хэсэгт байгаа гэсэн. Тэгэхээр ийм ч нөгөө 10 минутаа эхлүүлчихэд тухайн хүнийхээ өөр эмнэлэгч гэдэг юм уу яа центр жорын татаа гэдэг юм уу тэр мэрийг харах бүрэн боломжтой. За эмийн жор бичихтэй болохоор жорын хөнгөлөлттэй эмийн жор бичнэ. Хөнгөлөлттэй эмийн жор маань болохоор яг хуучин шиг явна гэсэн. Эмчнэр нөгөө нэг энийг аль мэдэн штэ. За хоёрдугаар нь болохоор хөнгөлтгүй эмийн жор орж ирж байгаа. За хөнгөлтгүй эмийн жор маань болохоор харин сонголтойгаа төрөлттэй тайптай гэсэн. Амьсгалын замын эмч гэх юм уу та бэлгийн одоо энэ даавар инсулины хамааралтай эмч гэх юм уу зүрх судас гэх юм уу гэдэг юм уу энүүгээрээ ингээд салгаад ороод ирсэн байгаа. За энэ жорын мэдээлэл маань болохоор нөгөө LiceMed-ээс одоо LiceMed-ийн дээр байдаг Монгол улсад бүртгэлтэй 4200 гаруй юм маань хурц дэмээр дамжаад LiceMed-ийн хурлуу дамжуулсан. Тэр датанаас маань болохоор бидэд ингээд real time-аар татаж авч байгаа гэсэн. Тэгэхээр малгүй юм маань одоо нөгөө хугацаанд болсон ч юм уу одоо зах зээлээс шагдаа гарлаа гэх юм бол энэ дотор орж ирэхэд болчихно л гэж ойлгоход болно гэсэн. Байх юм бол ийшээгээ ороод ирнэ гэж ойлгож байна. За энэ дээр маань болохоор дахиад хоёр жорын төрөл нэмэгдсэн байна. За энэ хоёр жорын төрөл нь юу юм бэ гэхээр сэтгэс нөлөөт эмийн жор, мансууруулах эмийн жор бас нэмэгдсэн байна. За энэ хоёрыг болохоор яах вэ гэхээр IT-нар маань тохиргоо хэсгийн ажилтны бүтгэл дотор болохоор сэтгэс нөлөөт эмийн жор бичих, мансууруулах төрлийн эмийн жор бичих гэдэг юм хоёр чек хийсэн байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ хоёр жорыг болохоор хэр одоо хүн эмч алган бичдэг юм байлээ шүү дээ. Нөгөө нэг тухайн эмнэлэг дотор одоо хэн бичгээд гэдэг юм уу тухайн нөгөө нэг жорын цаас маань ингээд яг сэтгцийн эмч нарт гэдэг юм уу мансууруулахын эмч нарт тоотой байдаг. Тэгэхээр яг хэн эмч энийг бичтiin тэр эмч нар дээр энийг чеклээд өгч болно гэсэн. Чеклээд өгсөн тохиолдолд болохоор тэр эмч нарт маань болохоор энэ хоёр жорын хэсэг маань ороод ирнэ. Энэ жорон дээр сэтгэс нөлөөт эмийн жорон дээр зөвхөн энэ нөлөөт эмийн жорын жагсаалт харагдана. Мансууруулах эмийн төрөл дээр болохоор зөвхөн мансууруулахын Монгол улсад бүртгэлтэй эмийн жагсаалт харагдана гэж ойлгож байна. За сэтгэс нөлөөт эм мансууруулах эмийн жор хөнгөлтэй эмийн жорыг болохоор иргэний болон эмчийн хурууны хэгээр баталгаажуулж байгаа. Яг хуучин хөнгөлтэй эмийн жор шиг юм гэсэн. За хөнгөлтгүй эмийн жорын хувьд юм бол одоо баталгаажуулж чартахгүй гэсэн. Нөгөө жор бичих хэрэгтэй эмч маань хөнгөлтэй эмийнхаа жорыг бичих боломжтой гэсэн. За энэ дээр болохоор бидэд бас шинээр юу гэж өгсөн бэ гэхээр нөгөө